Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр болох Barbara Palvin болон түүний нөхөр Dylan Sprouse нар анхны хүүхдээ хүлээж байгаагаа албан ёсоор зарлаж фэнүүддээ догдлуулав. Өнгөрсөн пүрэв гарагт тэд Instagram хуудасаараа дамжуулан жирэмсэн тухайгаа хуваалцсан бөгөөд хамгийн түрүүнд Барбарагийн жирэмсэн төрөх Кани улаан хийсний ёслолын үеэр олонний нүдэнд өртсөн юм. Тэрээр цайвар хөх өнгийн дэгжин даашин зөмсөж нөхрийнхөө хажууд зураг авахлахдаа гизэн инхрийлэн тэрсэн байв. Дараа нь хосууд Instagram хуудас дээр зургуудаа нийтэлсэн бөгөөд тэд хүүхдийнхээ хит авианы зураг хүртэл багтаасан юм. Хамгийн өхөөрд нь тэдний хүүхэд Rock On гэсэн гарын тохио хийж байгаа мэт харагдсан хүмүүсийн хайрыг улам татжээ. Barbara Palvin болон Dylan Sprouse нар анх 2017 онд танилцж байсан бөгөөд 2019 онд хамт амьдарч эхэлснээ Vogue-ид ярьсан байдаг. Харин Dylan 2022 онд Калифорнид аялж байх үедээ Барбарад гэрлэх санал тавьжээ. Барбара тэр мөчийг дурсахдаа түүнийг санал тавих байх гэж мэдэрсэн. Учир нь аялалд явахдаа хитрхи гоё цанц авч явсан байсан хэмээн хөгжилтэйгээр ярьсан байдаг. Хосод 2023 оны 7 дугаар сарын 15-нд Барбарагийн эх орон болох Унгарт хурмаа хийсэн бөгөөд хурмын түүний гэр бүлийн эзэмшлийн үзэсгэлэнт газар болсон юм. Олон жилийн турш бие биенээ үргэлж дэмжиж ирсэн энэ хос одоо амьдралынхаа хамгийн догтлом үе болох ээж аавын аяллаа эхлүүлэх гэж байна.